Дараагийн мэдээ хүргэе. Монголын хоккей холбооны 2018-аас 2019 оны плей-оффын тоглолт Эрдэнэ дотор зохион байгуулагдлаа. За тус тэмцээнд Хангард клубын Хангард баг, за Пласт компани Пласт баг, Шарингол компани Шарингол баг, за Багнуур хувьцаат компани Багнуур багуудын хооронд шигшээ тоглолтууд явагдаж өнөөдөр аваргуудаа тодорлоо. Монголын хоккей холбооны 2018-аас 2019 оны лигийн тэмцээн 23 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Хангард спорт клубын Хангард баг 5 дахь удаага төрүүллээ. Тэд баримт Шарингол компани Шарингол баг 3 дугаар харин Пласт компани Пласт баг тусдаа шалгарсан бол Багнуур компани Багнуур баг 4 дугаар харин тусдаа шалгарлаа. За манай баг ордон лигийн аваргаар 4 удаа аварга авчихсан. 3 жил дараа нь төрүүлж цомоо хадгалж ирсэн. Энэ жил одоо өөрсдийнхөө хуучин амжилтыг дахиулж одоо 5 дахь удаага улсын аварга болсондоо их баяртай байна. Ингээ манай багийн хамт олон болон манай багийг маш хүчтэй дэмжиж байсан Хангард спорт ордны захирал даваахуу үйлдвэрийн хамт удирдлагууд дээрэс нь манай хоккей холбооны тэргуун цогт баяр энэ манай тамирчдын өөрсдийн идэх зүтгэл маш их байлаа. Тэгээ энэ лигийн аварга болсондоо сэтгэл маш өндөр байна. Тамирчдынхаа нийт тамирчдынхаа өмнөөс биднийг дэмжиж хөгжөөж байнга хүч зориг нэмж байдаг хөгжөөнд дэмжигчтэй. Тэгээ нийт Эрдэнэ хотынхаа хамт олон болон Монголын хоккей сонирхогчтой баг хамт олонныхаа өмнөөс халан баяр хүргье. Тэгээ их ач холбогдол өгч бэлтгэл хийсний үр шимээ өгчлээ. Тэгээ энэ жил энэ багийнхаа ахлагчийг аваад анхныхаа жилдээ 2018-аас 19 оны шилжих лигийн аварга шалгаруулалт тэмцээний аварга болсондоо баяртай байна. Цаашдаа энэ багийг бүргэлж хождог баг байлгана. Хэдэн жил хоккей спортоор хичээлж байна? Өмнө хоккей сургалт хийж байна. Хоккей спортыг хичээллээд 10 жил болж байна. 2009 оноос хойш хичээлсэн. Яг энэ хоккей спортоор сонгох болов. Тэгээ хүүхэд залуучуудаа энэ хоккей спортоор хичээллүүл өвлийн хүүтэнд төсвөр төвчээртэй биеийн эсэргүүцэл сайжрна, дөрөв мөч хөдлөн, хөл гар хөдлөн. Тэгээ бүхэл зүйлээрээ давуу талтай бүх спортоос үзэж байгаа бүх хүүхэд залуучуудтай хандаж хэлэхэд хоккей спортоор бүгд хичээллээрээ. Ийм сайхан спорт шүү. Тус тэмцээнд 3 сарын турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөө. Тэмцээний шилдэг хамгаалагчаар Шарингол багийн тамирчин Батгэрэл, шилдэг хамгаалагчаар Пласт компани тамирчин Мөнх болд, шилдэг тэгш тоглогчоор Шарингол багийн тамирчин Андрей нар тус шалгарлаа.